холбох аргыг заасан багангийн багшаа баярлалаа балчирхан би чинь бичиж сурлаа багангийн багшаа баярлалаа балчирхан би чинь бичиж сурлаа багангийн багшаа би хайртай ухан сэрсэн бодин санд минь Сайн байцгаана хүн ирсэн. Амархан ээлт гай ачаад ээж авандаа. Өнөөдөр бидний хамгийн чухал өдөр тохиож байна. Тийм баг сургуулийнхаа 5 жилийн хичээл зүтгэл баяр хүрээ нэгтээс амжилтын баяраар тэмдэглэж байна. Бидний баярыг хуваалцахаар ирсэн та бүхэндээ маш их баярлалаа. 5 жилийн өмнө бид анх удаага сургуулийнхаас орж ирэхэд багш минь бидийг халуун татнаар өгтөн авч билээ. Бид нь үзэж зааж ном эрдмийн ертөнцид хөдөлсөн анхны багштай бүгдээрээ алах тусан талархлаа гэдгийг. Бид энэ үетэй зөвхөн хичээл сургууль зогсохгүй биенээ хайрлаж нөхөрлөж сурсан. Та бүхэндээ талархал урлагийн тоглолтоо эхлүүлж бэлэн боллоо. Хүрэл баатрын шүлэг балах чамын ая нарны хаан хүүхдүүд Улаг гөрөөний мөрийг
бүгдийг бүртгэж хатсан онгон цэнхэр талыг эзэмхэн төрлөө би. Хүний нутгийн шороог ариун усаараа угаасан мөрөн голын усыг эзэмхэн төлөө би. Шиг ирийг эзэмхэн төлөө би зүйлээгүй Монгол хүний эдээс зөөрөн шиг ирийг эзэмхэн төлөө би.
морин хур хөгжмийг шамдан суралцж буй. Үүр Цолмонгийн түшиг танаа Батламж уламжлалт хамтлагийн дурсгалын медалийг гаргуулсан бэлэн болсон байна. Ингээд түшигтийн аз жаргалыг хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөгөөд 7 хоногийн дараа бид бүгд арга хятад улсын хөх хотод олон улсын өсвөрийн хөгжөлтийн уралдаанд оролцох гэж байгаа. Тэр уралдаанд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн өрөөё. Хөгжим баримт тоочин бүлээн бүтээгчид жүжигчин 3 40
алтан нарыг золтож авсан юм. Ахмад үеийн багш нарт яваагүй зам гэж үгүй. Ахмад үеийн багш нарт очоогүй газар гэж үгүй. Тэнгэр багаанцаа алхайн хөтөд бүхэн тань тэрмэн зэнгэр үсэгдийн дөлгөн бүхэн тань галтын шаргал номлол гондсын зэрэгтэй соёлын атас жинсийн ороо арган болондоо болсон. Бор цонжон говийн бэрга мөнгөө бор цонжон говийн бочмор царцаа шилхэн бэрга мөнгөө орны босон өгдөөш халын таван өндөр гаруул байж сарчсан хам миндээ өргөл гэртэн байж өгдсөн. Халын таван өөр зэнгэрдэлгүй бодол тонтойхон сайн мянган үсэг хайсан байж сурган. Ахмад үеийн багш нар бочоогүй газар гэж үгүй. Ахмад үеийн багш нар дураагүй айх гэж үгүй.